Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаарайтай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 6-ны пүр гарагийн дугаар шууд хүрэх бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Live T брендийн эрүүл залуу амьдарцгай урайтаагаар Жасмин цай мөнгөр бүл төвдөө арга барилыг хотхон Family First хамтран ажиллаж байна. За шонхроод өчигдөр хүрхий. Бүгдэнд нь өчигдөр хүрхий. За манайхан тэгээ хоч агч байгаа хүмүүс юу байна? Ер нь хочны тухайн өнөөдөр жоохон дурдд юм билүү гэж бодлоо. За цол бол байгаа тий. Цол маань хэдэн цол байгаа вэ гэхээр 5 цолтой. За хамгийн бага цол буюу болжмор гэсэн цол байна. За энэ маань аимшигын яриа сонсч чаддгүй. Тэгтээ дуртай хүмүүсийн цолыг авч байгаа. За энэ болжмороос шат ахих юм бол бялцууха гэж байна. За энэ маань амар зүйл хаяа нэг сонсчтой хүмүүс. Бялцууха гэж нэг бас уу орж ирээ сонсч. За ингээд үүнээсээ дахиад дээш нэг цол ахлаа гэхэд аимшигтай ярианд донтсон хүмүүс эхэлж байгаа. Өдөржин шүнжиг ба сонсдог те. За эдгээр хүмүүсийг шонхорг нь. За үүний дээдлийн цол маань бүргэд буюу хатан зөрөгтөн те. Аимшигтай зүйл сонсоод та унтаад байна тэгвэл бүргэд байна гэсэн үг тийм. За бүргдээс дээшээгээ цол байгаа. Одоо энэ сая бол болжмор бэлцуухаа шонхор бүргэд гэдэг шувуу байгаа юм шүү дээ те. За энэ одоо баатарлаг амьтдаас илүү айхтар байна гэдэг нь одоо аламс болно гэсэн үг тийм. За аламсууд бол нэвтрүүлгийн нэгч дугаарыг алгасалгүй сонссон. За мөн амар цаг нэвтрүүлгийн групптэй нэгдсэн лайк ширээ дарддаг тийм. Бүх зүйлээ хийц юм нэр төртөө хүмүүс маань аламс гэсэн цол хоймор дээр сууж байгаа. Тийм. Тэгэхээр аламсаа нэг жоохон зөөлрүүлмээр байна гэсэн хүмүүс бас байсан. Тэг яг би ард нь хан залга гэж бас санал болоо тийм. Аламс хаан гэдгүүл аюу гой зөөлөрч шүү дээ. Нөгөөдөөс миний хөөрхөн аламсхан ч юм урталт нь үзэгсэлэнт аламс минь гэвэл муухай сонсогдохоргүй гоц тийм. Удлаа онцгойлалаа гэхгүй. За тэгэхээр эдгээр цолууд байна. Тэгэхээр манайхан шат ахихад тий цол нэмэгдсэн сэтгэлээрээ сэтгэл үлдээгээрээ. Тэгээ бас хин хиддэг лайк дарснаа бас үлдээж болох юм тий. Би эхний лайк би 15 дахь лайкийг дарлаа. Эхний лайк гингүүд би ороод эхний лайкийг дардаг. Би ч гэсэн бас зэрэг би ер нь зэрэг дардаг гэж бодсон. Аам ихчтэй л алцаад идэм. Нэг хүн орол дарчаад идгийг аам ич дараадсан. Алцсан. Би шууд нэвтрүүлгээ дуусаад гараал дардаг. Тийм байна. За тэгэхээр өнөөдөр чинь 4 дахь өдрөө бодит гэмт хэргийн тухай та бүхэнд танилцуулдаг. Нэвтрүүлгийнх нь ямар гэмт хэрэг ярих гэж байгаа тухайгаа тавьчихсан дуртай. За аам ич ямар хэрэг ярих вэ? За би 2 дахь өдөр Джон Диллинжер гэдэг алдартай одоо банк дээрэмддэг нөхрийг танилцуулсан тийм ээ. Тэрний 2 дахь хэсгийг хүргэндээ. Одоо энэ хүн цаашдаа ер нь яаж явсан тэгэхэд нас орсон. Тэгээ өгөл нь юу болж өнгөрсөн тийм ээ. Тэр талаар хүргэндээ. Энэ ихтэй өнгөрсөн 7 хоногийн 4 дахь ярьсан тий. Сая би тэгсэн чи энэ хэрэг маань өнгөрсөн 7 хоногийн 4 дахьд ярьсан байх. Өөр хин ч баг санахааргүй болчихлоо шүү дээ. Сая өнгөрсөн 2 дахь өдөр ажил орохдоо би шууд энийг ярьж ихэстэй. Тэглөө. Би яриа. Би ч одоо бас нөө шүүгээний 2 дугаар хэсэг ярих гэж байгаа шүү дээ. Чи өчтөр ярьсан бидтэй. Түрүүдлээр ярьсан юм уу? Би өчтөр ярьсан. Тэгээ энд бас 2 дугаар хэсэг гинт гараад ирэхгүй. Та тэнгуут энэ Ардын Баатар улсын дайсан үг дээр 1 дугаар хэсэг гэж бичээгүйсэн те гарчган дээрээ. Тий. Тэгэнгүүтээ би гинт 2 дугаар хэсэг гараад ирэхээр за энэ бол яалтчгүй өнгөрсөн 7 хоногийн үргэлжлэл юм болов уу? Энэ нөгөө юу штэ түрүү жилийн үргэлжлэл. Ярэ тийм штэ та энийг үргэлжлүүлж яана гэж бодчихсон штэ. За энэ мэдчлэн над шиг жоохон төмслөх хүмүүсээс байна. Тэгэхээр ингээд сайхан лавлаад асуучаад гоё ингээд ойлголцсочдаг байх. Тэгэхээр үргэлжлэлийн одоо чиний ярих гэж байгааг бол эхлэл нь өчтөр ярьсан шүү дээ. Өчтөр. Минийх бол 2 дахь өдөр ярьсан байна. Энэ баахан олон өдрүүд маань ингээд цувраг өнгөрсөөр байна. Гэхгүй шууд балаа юм байна. За тэгэхээр өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр шүүгээний 2 дугаар хэсгийг ярина. За тэгээд дуулын ярил шүү дээ хэлээ дөө. За ингээд бүсгүй бям гарагтай гэрте байгаа шүүгээний учрыг болохоор шийдсэн. Тэгээ энэ шүүгээ маань нэг л тийм болж утггүй шүүгээ гадсан ч тэгээд доотлолт нь юм шар цаасан дээр улаанаар бицсэн юм сахиус наацсан байсан. За гэтэл бүсгүй баасан гарагт уулзалтай байж таарсан. Тэгээд тухайн үед нүүж утсан газартаа найз нөхөд цөөхөнтэй байсан учраас шинэл танилтай болох үүднээс энэ тэнд уулзалтанд байнга л явдаг гэж л та. Тэгээд тухайн өдөр бүсгүй өглөөний 6 цаг хүртэл арих уусан юм байна. Тэгээд арих нэлээд сайн даадаг байсан учраас бусад баг нөгөө хамт байсан хүмүүсээ явуулчаад хамгийн сүүлд нь одоо бусдын тусламж авлаггүй гэрлүү харьсан юм байна. За ингээд үүрээр гэрлүүгөө хөдөлж удамшны төгсгөлд байх дэлгүүрийн урд өнгөрч явтал тухайн өдөр яагаад ч уг нь яг тэр дэлгүүрийн урдлаар ингээд чигээрээ явсараад байранд очдог гэсэн бол энэ өдөр цаанаасаа л хажуу талын гудамжаар явмаар санагдсан юм байна. Уг нь хажуу талын гудамжаар явсан ч гэсэндээ адилхан очдог байсан учраас тэгээд хажуу талын гудамж руу ингээд эргээд орцсон. Тэгээ алхаж явсан чинь утасны бүхэй харагдсан гэлээ таксбон. Тэгээд тухайн үед бүсгүй гар утас нэг ашигладаг явах ингээд батраа нурцсан байнга цэрэгэн дусааддаг байсан.
Яагаад ч юм тэр өдөр ээж аав хоёрлоо те гэрлүүгээ ярмаар санагдсан. За ингээд зоос гаргаж ирээд залгасан аав ээж рүүгээ. За удалгүй нэлээд дуудаж байгаад аав нь утсаа авсан. Өө миний охин амардаг өдөрчин мэдстэй яасан эрт босоо гэж хэлж. Тэгэхээр н үүр цайтлуудаа алкоголыг илс уусан идсэн гэлтэй биш. Өө харин тий өнөөдөр эрт босчлоо гэж хэлж. Тэгсэн аав нь өнөөдөр гэртээ ирэх юм уу миний охин гэж асууж. Гэртээ харж жаахан унтчихагаад би очихсгээ шийдье аав гэж хэлээд утсаа тасцсан. За ингээд гэрийн зүг үргэлжлүүлэн алхаж эхэлсэн. Байр нь левтгүй учраас бүсгүй нэг давхраас эхлээд дөрвөн давхар руу алхсан. За гэтэл юу болсон юм сайхны хүртэлтэй нэг сүрхий согтоогүй гайг байсан чинь яагаад ч юм дээшээ ингээд шат ахих тусмал хар хөлсөн цувал эхэлж л тэ. Тэгээ нэг мэдхнээ нүдэ нээсэн бүсгүй эцэг хийхин гэрцэрсэн. Тэгээ дотор үгүй байц та. Үгүй би энд яаж ирсэн юм болоо гэх бодолд орж. Тэгээ гайхаа том өрөөгөө гарсан чи аав ээж хөрн их л ууртай охин л гарчсан нэ. За удалгүй аав нь чи тэр гэрийг одоохон чөлөөлж өгөөд гэртээ ирээ. Эсвэл ажилласаа гардагсан ч юу. Үгүй бол хичнээн хол байсан ч гэсэн гэрээсээ ажил руугаа яаж хийж яагаад явахгүй юу чи учраа ол гэж хэлж. За бүсгүй гайхаад үгүй би юу буруу хийсэн юм бэ аав? Бас гинт яагаад гэртээ яаж би ч одоо яаж ирсэн юм бэ гэж асууж. Тэгсэн аав нэг олигтой хариулт өгөөгүй юм байна л да. За ингээд бүсгүй энэ ч одоо мэм гараг байгаа шүү дээ. Маргааш нэм гарагт гэрлүүгөө явах санаалт байгаа аавтай хэлсэн юм. За би маргааш одоо өнөөдөр хонцсон юм чинь өнөөдөр гэрлүүгөө харъя. Тэгсэн аав нь битгий яваа. Даваа гараг болохоор чи шууд эндээс ажил руугаа яв гэж хэлж. Тэгэхээр нь үгүй ааваа юу болсон талаар надад нэг ойлгохтоор хэлээ л дээ. Юу болсон гэдэг чинь би мэдэхгүй болохоор ойлгохгүй штэ. Миний хувцс хунар гэд бүх зүйлс гэрт байгаа штэ гэж хэлж. Тэгсэн аав нь сая нэг юм амаа нээж л дээ. Бим гаргийн үүрээр гудамжинд байсан утаснаас бүсгүй аав руугаа залгаж ярьсан штэ. Тэгээ дараа нь гэрлэг орсон. Тэгсэн аав нь охинтойгоо ярихад хажууд нь хүн цуг дуугарадсан юм. Зэрэг цаан дуугарадсан гэсэн утсаар ярихад нь. Эхэнтэй сүртэй зүйл удаг юм байл да. За бодвол нэг утсан саржигнаад ч байдаг юм уу цаана хүн явж байгаа юм болоо гэж бодсон. Гэхдээ энэ чимээ яалтчгүй нэг юм хачин жигтэй чимээсэн. Аав нь гайхаад байна уу гэж чинь сонсож гин гэж олон удаа хэлсэн боловч охин бол ерөөсөө аавынхаа яриаг сонсохгүй гэл урсгаал гэл яриа. Зөө би тэгээ ингээ очноо ааваа ингээд ойлголоо гэд. Тэгээ ярьсаар агаад ааваа баяртай таслалаа шүү гэж хэлээд яг таслах мөчөд нь хүн инээж байгаа ч юм дуулсан гэл дээ. Гэхдээ энийг хинэгтэй их л муухай инээж байгаа ч юм дуулсан. Тэгээ аавд нэг л муу савн татаад утас тасрангуут ээжд нь би ерөөсөө охин руу явчихад ирья гэж хэлээд шуутхан машиндаа суугаад бүсгүйн түрээсэлж исэн байрлал хөдөлсөн. За ингээд дөрөв давхар руу гарч ирээд түлхүүр байхгүйсэн учраас хаалга нэгээд хаалга цогсон. Тэгээ хаалга нээхгүйс учраас нэлээд удаан хашгирж ингээ хаалга цогсон юм байна л да. Тэгсэн мөсөө ерөөсөө хаалга нээсэнгүү. За ингээд хаалганыхын бариулыг эргүүлсэн чинь Аз болж нээлттэй буюу ингээд түгжээг байсан. Тэгээ дотоогш орсон чинь гэр нь битүү утаа болцсон. Тэгээ хаанаас утаа гараад байгаа болоог харсан чинь билеткэн дээр ингээд савтай юм тавьсан. Тэрнээс нь ингээд утаа гарч ирсэн маа. Тэгээ тэрний цаана нь бүсгүй орон дээр нам унтсан. Ерөөсөө энд утаа гарч байгааг ч анзаараагүй. Тэгээ аав нь ихэндээ охин нь утаанд хордоод ухаан алдсан байна гэж бодоод сэрэх гэж оролцсон чинь яг юм ялхуухад унтж байгаа юм шиг. Ерөөсөө юу ч үгүй юм да утаа унаар өнөрлөж байгаа тийм ханаач хахад цацсан байхгүй ингээд амар тавь унтчихсэн. За ингээд аав нь тэр түлэгдсэн савны учрыг олоод бүсгүйг үүрч машиндаа суулган гэрлүүг авчирсан байдаг. Пөө ямар айхтар. Цайхан дрэлчээ танилцуулъя. Live Tea эрүүл залуу амьдарч байгаа яваатаар Live Tea брендийн Jasmine цаг танилцуулъя. Tea World компани, цайны ертөнц компани за нялх Jasmine цэцгийн төлбөтэй ногоон цаг танилцуулъя. Тэгэхээр таны хоолны шингэц муу, гэдэс хэвлийн эсгэр жин нэмээд гэдэс хийгэр дүүрж байнга унгуулад элэг өөхтлөлттэй, элэг бүтцийн өөрчлөлттэй амархан ядраад, нойронд муу, нүүр болон дал хэсгээр батг гараад, цээж хорсоод, дээрэс нь хумсны толионд босоо зураас үсээд цус өтгөрөөдөө үйл хүмүүсийн Jasmine цаг сонгож уухыг бол илүү зөвлөдөг байх нэ. За одоо бол цагаан сарчтай маш хүнд хоолдсон байгаа. Хоолны шингэлт муутай байгаа учраас нэлх Jasmine цэцгийн цайг бас хандлаад ингээд уугаарай. Монголчууд маань ер нь жоохон одод муутай байдаг юм шиг тийм бидний хооллоо. Сайн нөгөө бид хэд чи бөөндө шинжилгээ өгсөн чинь дийлэх л ер нь одод нэг жоохон асуудал гарсан шүү дээ. За тэгээд навчин цаг олон удаа усаар хандлаа уух нь сайн байдаг буюу бид нар ч нөгөө навчин цаг авчаад санаа зовоод дахиж ус нэмүүлэхгүй байдаг шүү дээ. Гэтэл дахин ус нэмснээр амт нь бас нэлээд өөрчлөгдөж байт юм байна. За тэгээд хоол боловсруулах үйл явцыг докторжуулах үйлчлэл бүхий пантотины хүчлийг агуулдаг тул эзний дүүрэн байдлыг бууруулж хоол шингэцийг сайжруулдаг байна. За Jasmine цэцэгтэй дээд сортын ногоон цайн элэгний өгөлтийг бууруулах нь хоргоожүүлж өгдөг. За тэгээд олон судалгаагаар бас батлагдсан байдаг байна. Ерөөсө буцалгаж удаггүй
дуу дандаа алуусаар хандалж уудаг гэдэг. Манайхан бас буцалгаа дуучдаг хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр та хотод гэдсэн ямар нэгэн асуудалтай дээрээс нь бүдэн нэрэн гэдсний шархлаанд эмчилгээний үүрэг гүйцэтгэх тааныг агуулдаг юм байлээ. За илгэний гепатит, шар, диабетес урьдчилан сэргийлнэ гэсэн үг. За тэгээд маш олон тустай учраас олон дахин хандлаад бүр амт нь байхгүй өнгөхгүй болтол нь угаалгаарай. За хаанаас авах юм бэ гэхээр номин, EMR, доргил, сансар, FS гэх мэт сүлжээ дэлгүүрийн цайны тасгаас нь авах нь мөн 9411 18 14 94 11 18 14 дугаараар захиалж үнэгүй хөргүүлээд аваарай. 5-нд хүрэл байгаа. Social Ag Live Tea болон Tea Garden by Tea Lovers гэсэн хоёр хаягтай байлаа шүү. Утасны дугаар нь 94.33 26 94.33 26 гэсэн дугаарлаас холбогдож байна. Баярлалаа хамтран ажилласан Live Tea эрүүл залуу амьдралцгай уриатагаар Live Tea брендийн Жасмин цаг танилцууллаа. За ингээд үг хөргөжлүүлээ. За аав нь бүсгүүд болсон явдлыг ярьж өгөөд үгүй чи арх уучаа шараа тайлах гэж гомын чанаснатай савнд усгийж тавьчаад мартцсан юм шүү мө зөвлөг. Яахаараа тэгж айхтар түлэгдсэн байхад юу ч болоогүй юм шиг чи унтчаадаг байна гэж зэмлэж. Харин бүсгүй хувьд гэрлүүгөө орох санаатай шатаар өгсөжөөснөөс хойш ямар ч дурсамж байхгүй кадр тасарсан учраас юу ч ойлгохгүйсэн. За ямар ч тач бүсгүй түрээсэлж байсан байрнаасаа хугацаанаас нь өмнө гарахаар болж өнөөх байрны эзэн эмгэнд гарах басна дуулгаж. За байрны гэрээнд болоог байсан учраас эмгэн дурууцх байх гэж бодож л дээ. Тэгсэн эмгэн юу болсон юм? Зөвшөөрсөн. Гэхдээ нэг нөхцөлтэйгээр зөвшөөрсөн. Тэр нь бүсгүй байранд анх орохдоо зурагт авч тавьсан юм байна. Тэгсэн эмгэн юу гэж хэлсэн бэхээр сүүлийн үед хүмүүс бүрэн тавилгатай байр илүү түрээслэх дуртай болсон. Тэгэхээр чи энэ зурагт ороо үлдээчих юм бол би гэрээг чинь цуцлаад өгье гэж хэлж. Тэг бүсгүй хувьд үлдээхэд бол тун таатай байсан буюу аав ээжийнхээ гэрд очихоор өөрийнх нь орж байгаа зурагт ч гэсэн байсан учраас за ойлголоо гэд ингээ эмгэнтэй ярилцаад ойлголцсон. За ингээд тэр байрнаас гарч урдын адил хоолч гисэн ажилдаа аав ээжийнхээ дурсан гэрээс ингэж ирж очисоор өнөөх архины газрын эгчтэй мэддэг санаатай нэг өдөр очиж л дээ. Тэгсэн архины газрын эгч царай зүсчин гэрэлтэй бүр хүн болчихсон байх шивдэ чи гэж хэлж. Тэгсэн бүсгүй нарийн болгоод хэлж байгаа юм болоо гэж бодоод. За эгч би угаасаа л хүн шиг харагддаг байсан шүү дээ гэж хэлж. Тэгсэн архины газрын эгч тун нухацтай царай гаргаснаа. Чи тэр уйдлаа хүн шиг байгаагүй дээ гэж хэлж. Тэгээд алив чи ийшээ суудаа гэж бүсгүйг урдаа суулгаад нүүрлүү хараад нэлээ удаан ширтэж яснаа яриагаа өршлүүлж. Чи өмнө нь үргэлжил нэг залуутай хамт явдаг байсан шүү дээ. Тэрийгээ чи мэдээгүй юм уу гэж хэлж. Бүсгүй эгчийг тоглож байна гэж бодоод юу сүг юм бол доо гэдгээ мэдгүй царай гаргаж хэлтэй. Тэгсэн нөгөө эгч үргэлжлүүлээ хэлж. Чамайг дагаж явдаг байсан тэр эрэгтэй үнэхээр аимшигтэй ир байсан шүү. Чиний мөрөн дээр гараа тавьчихаад л хөлөө газраар нэг чирж чамаас чаргууцалдаж явдаг байсан шүү дээ. Заримдаа чиний мөрнөөс, заримдаа чиний толгооноос зүгдэж яваа харагддаг байлаа. Эгчин чамтай уулзахдаа чиний мөрийг цогтөг байсан нь ухтаа бол тэрнийхтэй одоо ингээд алга бол далдур гэсэн үднээс цогтөг байсан юм л дээ. Тэгээ үргэлжлүүлэн намайг анх энэ архины газарт ирэхэд энд бас битүү сүнс байдаг байсан. Эгч нь нэлээд хүчтэй энергитэй болоод ч тэрүү удалгүй нөгөө сүнснүүд алга болчихсон. Тэгээд нэг ёсонтой би бараг газрын эзэн болсон гэхүү дээ. Гэхдээ бүх сүнснүүд муу байдгүй л дээ. Зарим нь сайн замд хөтөлж өгнө. Даан ч эгч нь арай л хүчрэгэх байсныхуу хамаг сүнс сарнаж алга болоод бүр үйлчлүүлэгчж байхгүй болсон. Ямар ч тач эгч нь энд ойролцоод ажгүй караоке болсон. Тийшээгээ нүүхэр болсон гэж хэлж. Бүсгүй ашгүйтэй эгч та тийшээгээ нүүхэрээ хэлээрээ би тэгж яагаад нэг очие гэж хэлж. Гэхдээ энэ эгчийн яриаг сонсоод өөрт нь айц төрсөн маамалдаг байна. Намын мөрөн дээр нэг хүн гарцсан те ингээ хөглөж ингээд явж исэн мэдээг учраас за ер нь одоо эгчинд арх марх ууд суучаар эртгэн гэртээ харьж бодож. Тэгсэн нөгөө эгч чамайг дагаж явсан сүнсний юу нь хамгийн амар байсан гэж чамаас зүгдчихэд юу ч дуурдаггүй байсан чинь нэг өдөр гинтхэн л тоолоод эхэлсэн. 49 2-3 хоног өнгөрлөө 33 дахиад хэд хоног өнгөрөхөд 19 гэх мэтчлэн нөгөө тоогоо бууруулж тоолоод эхэлсэн юм л дээ. Тэгээ архины газрын эгч гайхаж үгүй энэ хүүхний мөрөн дээр байгаа сүнсч яагаад гинтхэн тоолоод эхлэв гэж. Тэгээ нэлээд бодсны эцэст бүсгүй амьдрах өдрийг тоолжсэн болж таарч байгаа. Тэгэхээр жишээлбэл 49 хоног байлаа гэхэд энэгийг одоо өдрө болгоноор хасаж тоолсоор байгаад тэг болоход нь бүсгүйг авч явах гэсэн үг л тийм. За тэгээ бүсгүй энэ яриаг сонсоод толгоон цав цагаан болоод өстой бүр өөрөө ухаангүй болсон гэхүү дээ. Тэгээ одоо ч гэсэн энэ талаар бодохоор шар усна, хамаг шар усна босдог. За гэтээ бүсгүй хувьд бүр амар байсан нь архины газрын эгч тухайн үед биш те сүүлд нь энэ босон явдлыг ярьсан өөрт нэг амар байсан гэнэ.
Гэтэ нөгөө талаараа архины газрын эхчүүд те өө чиний одоо мөрөн дээр чи нэг хүн гараа суудсан байж те хөлөөж ирээд л ингээд яваад нь штэ өө одоо чиний үхлийг тоолоод байна гэх юм бол хэн итгэх вэ те итгэхгүй л байсан баг л та. За ямар тач архины газрын эхч караоке руу байршлаа шилжүүлж нүүснийхэн дараа бүсгүй очсон юм байна. Тэгсэн өөрт нь өө их чинь энэ удаа их аятайхан сүнстэй таарсан гэд бүүн баяр суужсан гинэ. Сэтгэл санаа ч их өөдрөг дуулуулаад л. Тэгээ бүсгүйний явдлаас хойш караоке тэр нөгөө энэ бүсгүй эхчийн ажиллуулж байгаа караоке руу нэх очоогүй. Тэгсэн сүүлд сураг сонсох нэ. Архины газрын их нилээн баяжаад бүр өөр ингэсэн барилгатай болсон байсан. Тэгэхээр нөгөө юм замчилж өгдөг сайн сүнстэй тараад тэр сүнс нь одоо нэгсэндээ баян болгож өгсөн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сайн муу сүнс гэж байдаг. Сайнтай таарсан хүн амьдралаа өөрчилнө, муутай таарсан хүн үхэх шахтал гэсэн нэг иймэрхүү утга агуулгатай түүхэн билээ. Тэгээд солонгочууд гэж ярьдгийн сүнстэй газар тэг хүн ер нь сүнс харах юм бол азтай зүйл тохиолдно гэж ярьдаг. Тэгээд зарим алдартнууд ч гэсэн сүнс хараад одоо дуунд хийт болсон ч гэдэг юм уу. Эсвэл тэр жүжигчнийх нь карьер нь бүр айхтруулаад хоолны газар мерсед сүнс харагдах бол тэр газар нь үйлчлүүлэгчээр тасрахгүй гэсэн иймэрхүү яриа байдаг. Тэгэхээр энэ эмэгтэй хэлж байгаа. Тэгээ би хамаг сүнсээ хөөцсөн. Одоо тэгээд энэ хүн үйлчлүүлэгч юус орж ирэхгүй байна гэдэг. Дараа нь сайн сүнстэй би таарсан. Тэгээ намайг зөв замчилж өгсөн. Тэд нар мөрөн дээр гарцсан байсан сүнсний хувьд нөгөө шүүгэнд хорогдсон сүнс байгаа даа шүү дээ. Тэгэхээр бүсгүй мөрөн дээр гарцсан. Ингээл давхар яриа нь яваал ингээл хажууд нь байнга цог яваадсан гэсэн. Муу сүнс ах нэ. Би бас нэг ярьжсэн шүү дээ. Сүнстэй тараад баяжсан залууг нь тухай. Тийм. Гэтэ энэ нөгөө итгээд нэг сүнс харах гэдгүйгээд байх юм бол байхгүй шүү. Тийм. Сүнс харж баяжчих юм бэ гэдэг. Санамсаргуу тохиолдол. Тэр тэр хүндэл болдог байх. Тэр санамсаргуу тохиолдолоор хараад юм болсон тэр түүхэл ярьдаг болохоос яг сүнс хайгаад ингэж бүр хөөцөлдөөд бол тийм сайхнаар дуусгаж байгаа. Баяжны барин гэдэг юм бол нэг байхгүй шүү. За баярлалаа сонирхолтой түүх байна. Өргөжлүүлэн дараагийнхаа хэрэг рүү оръё. За өнөөдөр үйл нь бол Монгол гэмт хэрэг ярьдаг. Тэгтээ нэг урт түүхээс учраас хоёр хувааж ярьж байна. Хойлож одоо нэг нь сүнс яриад нэг нь шаал өр хэрэгээрээ сууж амар. За яг нэгдүгээр хэсгийн одоо сонсохын тулд хоёрдугаар хэсгээс нь сонсож байгаа хүмүүс сонсогчд ойлгохгүй гэж магадгүй. Тэгвэл хоёр дахь өдрийнх нь дугаарыг сонсчоод үргэлжлүүлээрэ. Тэгэхээр Джон Диллинжер гээд тухайн юм хамгийн алдартай банк дээрэмддэг нэлийн одоо ширүүн хэрний залтай гэдгийг бол танилцуулж байгаа. За сүүлд нь бол буудалцаан болохонгоо алдаад нэг юм гадаанан цагдаа нар ирсэн байж байгаагаар төгссөн. За үргэлжлүүлье. За ингээ 1934 оны 3 сарын 20-нд 20-ны яг мигмар гарагт болохоор Диллинжер Фришет гэж анзаа. Фришет нь бол найз бүсгүйний удаа шүү дээ, тийм. Сент Паул дахь Линкольны кортын орон сууцад 303 дугаар байранд нь ноён ба хатагтай Карл Д. Хелман гэсэн хуурамч нэрийг ашиглан нүүж очсон байгаа юм л да. За ингээд тэндээс очоод ер нь бол нэг гарч орохгүй байсан. Ихэнх өдрүүдэд Диллинжер гадуур юу болж байгааг ажиглаа л юм ажиглалтын байдалтай байгаад. Яагаад гэвэл чинь цагтаа нар одоо хамгийн номер 1 гэмт хэрэгтэн байсан учраас маш олон хүмүүс араас нь мөрдөж байсан. Ингээд 3 дугаар сарын 30-нд мөрдөгч кофе болон за холбооны мөрдөх товчооныхон орон сууцны ард гараашин тавьсан байсан. Хосуудын шинэ машин болох за хаацсан седан машины талаарх мэдээллийг за энэ нэг машина тавиад байгаа юм байна. Энд бүгж байгаа юм байна гэд цааш мэдээллийг илгээсэн ба. За тэгэхээр мэдээж хяналт тавих хэвээр. За энэ мэдээллийн үр дүнд байшин болохоор Rufus Coulter, Rusty Nails зэрэг хоёр төлөөлөгч ажиллаж исэн. Гаднаас нь ажиллаад байсан. Гэхдээ ерөөсөө нөгөө нэг өшгөө онгойлгох ч юм уу хүн цонхон дээр харагдахгүй дандаа юм хаалттай байгаад байсан учраас хүн байхгүй нөхд мэддэхгүй байсан юм байна л да. Ингээ маргааш нь өглөө нь ойролцоогоор 10 цаг 15 минутын болохоор мөрдөгч хаацныг хайж блокийг тойроод эргэлдээд нилээн явсан боловч тэндээс юу ч олж ажиглаагүй юм бэлээ. Энэ хооронд болохоор Култер буюу дахиад нэг мөрдөгч нь тэр 303 дугаар байрны хаалгыг төгссөн байгаа талаас нь. За тэгтэл хаалгыг болохоор Фришет буюу найз бүсгүй нь тэдэнд одоо дотроос нь хариулаад хинбэ гэж хариулаад за ингээ мөрдөгч байна хаалга онгоолгоо гэхэд нь 2-3 инчийн зайтай нэг завсар гаргаж онгоолгодог ч тийм ингэж онгоолгонгуудаа уучлаарай би ингээд хувцсгүй нүцгэн байгаа учраас жоохон байж байгаад би ингээ хаалга онгоолгож байгаа эргээд хөврөд ирээрээ гэж хэлсэн байна. За тэнгуут мөрдөгч Култер түүнд гадаа би ингээд эндээс жоох олдохгүй яг хаалганы чин гадаа хүлээж ия гэж хэлсэн байна. Ингээ 2-3 минут хүлээсний дараа Култер холбооны мөрдөгч товчоороо яриад нэмэлт хүч дуудсан ба энд тийг байгаа юм байна гэд. За тэгээ хурдан буцаж ирээд хаалгыг дахиад нүцсэн байгаа юм л да. За хаалга онгоолгоорой гэд. Тэгсэн чинь одоо буудалцсан болж гисэн боо ер нь эндээс цухтаасан ба. За найз бүсгүй нь яг шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ цагдаа нар ирсэн гэдгээ шууд Диллинжерт хэлсэн байгаа. Энд гадаа ингээ хүлээж байна гэд. За тэнгуут нь тэр нөгөө гэмт хэрэгтнүүд нь ойролцоо эдний бүлгийнхэн маш олон гişүүд байгаа штэ. 1 метр бас тэнд бэсэн л юм бэлээ л тэ. Ингээ буудалцж байгааг нь сонсоод Диллинжер одоо автомат буугаар хаалганы завсраар буудаж эхэлсэн ба. За ингээ буудлахын дараа Диллинжер Фришет хоёр тэндээс цухтаад ээжиг гэрээний байр руу цухтааж авсан ба. За буудалцааны үеэр Диллинжер
шарахтаад баг зэргийн шарах авсан учраас эмчилгээ хийлгээд 5 сар идэгсэн юм байлээ. За тэгээд нөгөө эмнэлэгт аль биесnud гэдэг улсын эмнэлэгт очиж эмчилүүлэх ямарч боломжгүйсэн 90 сурвалжлагжсэн учраас нэг гэрээрээ эмчилгээдэг нэг бол эмнэлэгт ажиллаж байгаа тэтгэвртэй гарцсан нэг юм эмчинд очиж эмчилгээ хийлгэсэн юм байлээ. За ингээд эндээсээ буцсан. За энэ үйл явдлын дараа болохоор дийлэнжэр Фрешет 2 Мөрсвил рүү яваад дийлэнжэрийн аав дээр очиж нэг хэсэг бүгсэн байгаа юм л да. За ингээд 34 оны 4 сарын 6-нд болохоор Баасан гарагийн гэр бүлийнхэнтэйгээ ялангуяа тэдний эцэг нэгтэй ах хубар дийлэнжэртэй холбоо тогтооход зарцуулсан буюу цаашаа цухтаахт нь холбоо сүлбэ маш их хэрэгтэй байгаад байсан. Ингээд 4 сарын 6-ны өдөр болохоор Хубер Дийлэнжер 2 за Морсвиллээс оройн 20 цагийн үед хөдлөөд Хой мужийн Липсик хот руу ойролцоогоор 210 милийн зайтай газар руу очсон гэж үзсэн юм л да. За хүмүүстэй уулзах байсан учраас хаалга нүц нөгөө өөр нь тэр гэрт нүс хүн байгаагүй юм байна. Тэнгүүд нь шүн дунд үе тэндээсээ буцаад ингээ явчих. Ингээд 4 сарын 7-ны өдрийн 3 цаг 30 минутын орчимд болохоор Индиана муж руу очоод за ноён хатагтаа Жозеф Мининг нарын жолоодож явсан машиныг Хуберт жолооны ард явж одоо нөгөө ах нь жолоодож явж байгаад унтцсны улмаас хоёр машин хоорондоо ингээ мөргөлдсөн маа. За ингээ осол гаргасан гэсэн. Ингээ фермийн хашааг даваад 200 фут орчим тэр чигтээ ингээ онголдоод нэлээд зайтай ингээ унтсан маа л да. За тэгээд осол гаргацсан гэхдээ ослын газар цагтаа ирэх ч юм уу эмнэлгийн машин ирүүл бүр ингээ баригдах гэдээсэн учраас тэндээсээ цухтаацсан гэсэн. Цагдаа нар ослын газар тэтгэн цагийн дотор хүрээд ирсэн маа. Ингээд тэр машины газраас машин дотроос машин хаяа цухтаацсан гэсэн. Машинаас нь газрын зураг, пломатийн сум, уурт, олс, ташуур зэргийг олсон маа. За ингээд 4 сарын 7-ны өглөө 10 цаг 30 минутад болохоор Билли Хуберт за Хуберт нэрийн их нэртэй нийлээд хар өнгийн 4 хаалгатай Ford V8 машиныг худалдаж аваад за тэгээд дараад нь болохоор Фрид Пинклет гэдэг хуурамч нэрээр цаашаа энэ машиныг аваад цаашаа явж байгаа юм л та. Машин унаг болцсон учраас. Ингээ 14 цаг 30 минутад болохоор Билли Хуберт 2 V8-ыг аваад Мөрс рүү ахаад ингээ буцаад явсан. Хүл дүүжлэх унаатай болоод авчиж байгаа. За 4 сарын 8-нд нэм гарагтлахаараа ямар нэгэн асуудал өсгөхгүйгээр дийлэнжэр гэр бүлээрээ ямар ч одоо бодо сонсон юм байхгүй гадуур зугаалж исэн маа. Ингээд дараагийн өдрийн үдээс хойш буюу 4 сарын 9-ний 5 гарагт дийлэнжэр Норт мужийн 416 тодод байрлах нэгэн цаваарнд буюу одоо нэг юм хүнтэл болзоон л цаг товлсон байсан юм билээ л дээ. Тэгээ очихт нь нэг тийм нам жим эвгүй идэх штеп. За нэг юм болохгүй л хандаа гэсэн мэдрэмж ийсэн учраас найз бүсгүн төрүүлж орсон. За түүнийг одоо хаалгаар дөнгөж оронгууд нь яг ингээд орцонд нь отож байсан одоо мөрдөгчд нэн дорой баривчилж авсан баа. За ингээ бүсгүй харин дийлэнжрийг хаана байгааг нь хэлэхээс татгалцсан байдаг. За мөрдөгчд дийлэнжэр гадаа машинда хүлээж байгааг нь юусоо анзаараагүй буюу хамт ирсэн гэж бодоагүй. Яг бол гадаа нь ингээ бийж лээсэн. Ингээ анзаарал байгаад өгсөн. Тэгээ энэ хоёр ахиж юусоо уулзаагүй ингээ найз бүсгүнд баригдаад ингээ явчихж байгаа. За тэгээд найз бүсгүн дийлэнжрийг байршлыг нь огт хэлэхгүй байсан учраас 2 жилийн хорих хайл аваад шоронд хоригдсан байдаг. За тэгээд найз бүсгүйгээ баригдсны дараа бол дийлэнжэр цөхрөнгөө барсан буюу чин сэтгэлээсээ хайрлаж байсан цорын ганц бүсгүн. Тэгээд амьдралын зөндөл олон бүсгүйчүүд байсан ч гэсэн тий үнэхээр хайртай бүсгүний нийс юм билээ. За ингээд 4-р сарын 22 болсон. Ням гаргийн өглөө тус товчонд Джон Дийлэнжер болон түүний хид хідэн нөхөд одоогийн Висконсин мужийн Манитовиш гэдэг газрын Өтрис хотын ойролцоох бяцхан Богими гэх жижиг амралтын газар нуугдж байгаа тухай утсаар мэдээлэл ирсэн. За тэнд мөрдөгчд очиход Дийлэнжер болон зарим бүлэглэлийнхэн үүдний давхарт байсан цагдаа нарыг харангуйтаа цонхороо одоо буу гаргаж ирээд буудалцаж гисэн. Нэлээд том ширүүн удаа юм буудалцсан болсон. За ингээ мөрдөгтөж модны араар одоо буунаас зүхтаад нуугдж байгаа хооронд Дийлэнжер болон түүний хүмүүс байшингийн араар нь зүхтаад гарцсан буюу ахаад зүхтцсан нөгөө мөрдөгчд барьж чадаагүй. Ер нь одоо зүхтаж мутагдаа юм гаргууд хүн байсан юм шиг байна. Яг за эндээс цухтаацсан. За 1934 оны 7 сар гэхэд Дийлэнжер оргон зайлдсан. Одоо хамгийн аюултай номер 1 гэмт хэрэгтэн гээд хайгдчихсан хүмүүс нэгт явж л байсан. За холбооны төлөөлөгчд болохоор түүнийг хаана байгаа талаа бүр ямар ч мэдээлэл байгаагүй. Яг энэ үед нь болохоор Чикагод Дийлэнжертэй гадна царай төсгөрөө тун төстэй Висконсин мужийн одоо жижиг гэмт хэрэгтэн буюу хулгай дэрэм хийдэг энэ гэмт хэрэгтэн Джейми Лоуренсийн нэрийг ашиглаад амьдарч исэн юм билээ. Бичиг баримтыг үлдээсэн. Гэхдээ энэ бичиг баримтыг үлдээж байхдаа бичиг хэргийн ажилтнаар ажилд ялж ийн орцсон байсан. Тэгээд Дийлэнжер болсон гинэ Чикаго гэх мэт юм томоохон хотод хэсэг хугацаанд нэрийг нууцлаад амьдрах боломжтой юм байна. Намайг цагдаа нар олохгүй байна гэдгийг олж мэдсэн маа. За ингээд эрх баригчид бодлого Чикагогийн хажууны гудамжнаас Дийлэнжерийн цусандаа бодогдсон машиныг олоод түүнийг яг энэ хотод байгаа юм байна гэдгийг итгэсэн буюу нөгөө өмнө нэг буудалцсан болсон шүү дээ. Нэг жижиг амралтын газраас тэндээс цухтаахтаа зарим нэгэнд өгцөн байсан учраас цустай машинаа тэнд хайцсан байсан юм лээ.
За одоо ингээд ер нь мөрдөгчд араас нь тасралтгүй мөрдөд байгаа учраас юу хийх ёстой вэ гэж бодонгуудаа мэс засал хийлгэсэн. Гоо сайхны мэс засал хийлгэсэн. За тухайн үед гоо сайхны мэс засал хийлгэх гэдэг нь өөрөө их эрсдэлтэй. Харин тийм ээ. Асуудал байсан юм билээ. Ягаад тэгэхээр энэ ч одооний үе биш шүү дээ. Мэдээ алдуулахаас ахуулаад нэлээд өөр байсан. За тэгэхээр Аашт Олиригийн хэлж байгаагаар болохоор 1934 оны 3 сард дийлэнжир гоо сайхны мэс засал хийлгэмээр байна гэдгийг хэлсэн. За тэгээд чи одоо Олириг буюу чи ийм асуудлаар Пикеттэй уулзахыг одоо хүссэн байна. Одоо чи уулзаад хаа гэд. Ингээд 4 сарын сүүлчээр болохоор Пикет хуучин найз доктор Вильгельм Лозер дээр очиж уулзсан буюу энэ хүмүүсийг одоо зуучилж өгсөн байна. За Пикетийн хэлснээр дийлэнжир гоо сайхны мэс засал хийлгэхийн тулд $5,000 төлөх шаардлагатай болсон. $4,400 болохоор Пикет Лозер Олиринаар хувааж авсан буюу ингээд дамнуулж одоо зуучсан хүмүүс нь хувааж авах хэрэгтэй байсан. Харин $600 нь болохоор мэдээ алдуулт хийж өгөх хэрэгтэй байсан. Имж хааруулт өгөх хэрэгтэй болж байгаа юм л да. Ингээ мэс заслыг болохоор 5 сарын сүүлээр Пикетийн олон жилийн найзлах 67 настай Джеймс Пробоскогийн гэрт хийсэн байна. За гэтэл энд нэг аюултай юм босны юу юм гэхээр нөгөө мэдээ алдуулах буюу нойр сулах юм байдаг штэ тий. Нойр сулах тарааг нь тунг нь хэтрүүлж хийгээд дийлэнжин зүрх нь одоо түр зогссон гэж ярьдаг шүү дээ. Түр зүрийн өвөлт хүргэсэн байдаг. Түүний бүх бие нь хөхрөөд амьсгалахаа болж эхэлсэн маа. За тэнгууд Лозер буюу эмч нь маш урт арга хэмжээ аваад хөлийг нь хямсаагаар бүр амнаас нь хүчээр татаж гаргаж ирээд амыг ангаалгаад хоёр тохойг нь хавирг руу ингэж нугалж ингэж хийдэг юм байна л та. Тэгэхээр бас хүмхүү ордог юм байна. За ингээд амьсгал авч хийм болсон маа. За ямар мэс засал хийлгэсэн юм бэ гэдгсэн чинь хамгийн сонин нь энэ хурууны хээнүүдийн бүгдийг арилгасан. Арилгахын тулд хөхрийн хүчил ашигласан байдаг буюу одоо хөхрийн хүчилт хуруугийн дүрээд хийг нь арилгасан байдаг. За нүүрний өөрчлөлтийн одоо найруулагч зургийг өгж байгаа бах тий. Ийм мингтэй байсан. Духныхаа одоо хүнсгийнхээ голд гэх юм уу та. Мингтэй байсан, мингийг авсан, хамрын хэлбэрийг өөрчилсөн. Ингээ бодохоор гэрийн төсөл хийж байгаа юм сасалтай юм чинь. Нүүрний арсыг нь зүсээд арсны бүтцийг нь баг зэрэг өөрчилсөн. За тэгээд хацрын ясыг нь зассан буюу одоо бид нар нэг вилайн гэж яриад байдаг та тий. Вилайн болгохын тулд ингэж мэс заслыг актер хийжсэн юм билээ. Бас л амар байгаа зайлтгүй. За тийм мэс засал яг амжилттай болсон юм уу гэхээр хаалганы дараа дийлэнжирийн хувьд бол өмнөхөөсөө баг зэрэг өөр харагдчихсэн ч гэсэндээ бүрэн өөрчлөлт ерөнхий төсөл байна шүү дээ. Харин тийм төгс биш шүү дээ. Нэг мингэн л байхгүй болсон хамар нь жоох өндөрдөө болсон юм шиг байна. Бусдаар тэгэл нэг ялгаа байхгүй тий адилхан байсан. За ингээд гэхдээ цагдаа нар мэс засны талаар маш эрт мэдээлэл авсан байсан учраас түүнийг танихад нэг тийм хэцүү байгаагүй юм билээ. Энийг мэдээлэл нь алдагдаагүй байсан бол яах ч байсан мэдэхгүй байна. Сайн амдрал шиг танилцуулаад өргөжлүүлээ. Гэр бүл төвтэй арга билег отхон Family First. За хүүхдийн сангийн гудамжинд байрлалтай 8 зоолийн бизнес зэрэглийн төсөл байгаа Голомт банкны 360 үнэлгээгээр 3 хоттой бизнес зэрэглийн төслөөр үнэлэгдээд 125% хүүтэйгээр онцгой гэрээ байгуулагдсан борлуулалт хийгдэж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод хойд бусад байрлалтай аль бие усаар үнэлгээ хийгдсэн ганц бизнес зэрэглийн төсөл байгаа. За арга билгийн А блок дээр улсын комисс, А блок нь улсын комисс хүлээгээд авсан захиалагчтай оруулахад бэлэн болцоо явж байгаа юм билээ. За 22 оны 1-р улирлаас баригдаж эхэлсэн 25 оны 2-р улиралд багтаад орон сууцны 8 зоолийн төсөл бүрэн ашиглалтанд орно. За үндсэн үнэ 4,990 мянган төгрөг. За ер нь бол А, Е блокууд дээр 3 руу бараг дууссан. B, C, D блокууд дээр 25-аас 110 м2 талбайтай орон сууцнууд цөөнтэйгээр үлдсэн байгаа. За 80-аас дээш буюу одоо 80-аас дээш м2 талбай бүхий орон сууцыг Хааманкны ногоон санхүүжилттэй 125% онцгой одоо хүүтэйгээр зээлээр авахс боломжтой юм байна. За тэгээ хотхны төлөвлөлтийг мэрэгжлийн судалгааны багийнхан судалгааны үр дүн дээр суурлан Улаанбаатар хотод жишг болгоц хийж чадсан байдаг гэдгээр онцлогтой. Хотхонд хүүхдийн аюулгүй байдал, чөлөө цаг ариул аюулгүй одоо орчинд өнгөрөх нөхцөлийг бүрэн хангаад өгсөн. За тэгээд хотын төв цэгээс хамгийн ойр байршилд байдаг юм билээ. Тэгэхээр яг нь хашаач явсан их ойролцоо шилж болсон Сүхбаатарын талбайгаас 2.2 км-ийн зайтай өөрийн эзэмшлийн газар дээрээ 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгтэй сургуулийн хувьд улстай хамтран олон улсын хөтөлбөртэй сургууль болохоор төлөвлөж байгаа юм байлаа. За өрөөний зөв зохион байгуулалт одоо хувьд иргэн тойрон одоо юу байгаа штэ өрөөний зөв зохион байгуулалтаа бид нар ч нөгөө юм жоохон зохион байгуулалт нэг юм сонирн байрнууд байгаа гэдэг шүү дээ яахаа мэд. Тий метр квадрат ихтэй мөртлөө нэг хоёрын хооронд ингээд юм өрөөч биш юм гаргацдаг тий тэгэхээр эднийх бол зохион байгуулалт сайтай тэгээ очиод бас шууд үзчихэж болохоор л ярьсан шүү. Хотхон дотроо автомашингүй бүх насны хүүхдийн тоглоомын талбай байгаа дээрээ давуу талтай. За дээрээс нь гадны орчны камерын хяналттай байна. Айлбар гэрээсээ гаднахаа ингээд хянаад явчихна гэх мэт маш олон давуу тал байгаа. Тэгэхээр очиод бас нүдээрээ хараад үзсэн дээр бах. За аяг байршлуу Сүхбаатар дүүргийн 11-р хороо арга билег зохицолбор хотхон гэ байгаа.
Холбоо утсын дугаар 72.1 72.11 гэсэн дуурлал бүгдээрээ. Сошиал хаяг нь арга бэлэг 5 гэдэг ахаргаар ирхний баярлалаа хамтраажсэн гэр бүл төвд арга бэлэг отхон Family First байлаа. Баярлалаа. За ингээд мис заслыг тухайн үедээ одоо ямар ч тийм зориултын бус газар хийлгээд ингээд явчихж байгаа юм л да. За ингээд лозер болохоор нөгөө мис засал хийсэн юм чинь байгаа юм л да. 6 сарын 20-нд болохоор 20-ны бим гарагт пикеттэй дахиж уулзсан байна. Зуучилсан найзтай. Тэгээ яагаад уулзсан ингээд гэсэн чинь пикет хэлэхдээ Дилэнжер нүүрэн дээрээ илүү их мис засал хийлэмээр байна. Би ер нь бол танигдаад байна гэж хэлсэн маа. Тэнгүүт нь One Meter түнд нь ахаад мис засал хийгээд өгөөч гэж хүссэн маа. За тэгээд ахаад хийлгэсэн мис засал нь юу гэхээр хурууны хийгийг бүрэн арилгах юм. Одоо мис засал хийгээд өгөөч гэж хүссэн. Тэгэд энэ үнэн юу яасан гэсэн чинь нэг гарт нь л $500 байхаар буюу нэг хурууных нь хийг арилгахад $100 одоо ингэж тохирсон байдгийн билээ. За ингээд Дилэнжер One Meter-наар 1934 оны 6 сарын сүүлийн 7 хоног хүртэл Пробаскагийн Боскогийн гэрт нь ингээм амьдарч ирсэн нөгөө найзынх нь гэрт байсан шүү дээ. Өндөр настай. За One Meter ихэвчлэн одоо эдний гэрт оршин суух газрын арын хашаанд машина байрлуулж байсан буюу нэг юм зайтай жоох машина байрлуулж байсан. Яг тэр мөрдөгчд байнга явж байсан. За Ойлерийн хэлж байгаагаар Дилэнжер одоо лозерийн өөрт нь хийсэн нүүрний мис ажилбарт бол нэлийн сэтгэл дундуур байгаа. Би нэг тийм айхтар өөрчлөгдөөгүй байна гэдэг бол байнга ингэ хэлдэг байсан маа. За 7 сарын 24-ний мигмар гарагт болохоор Иллинойс мужийн Ок Парк Саут Харвигийн 1927 хотод мөрдөгчд лозерыг баримжилсан буюу нөгөө мис засал хийсэн эмчийг нь бариад авчиж байгаа. За Ойлерийн лозерыг баримтлагдсан өдөр буюу 7 сарын 24-нд гэр бүлээрээ загасчлах аялалд явцсан байж хаад буцаж ирээд дахиад муу нөгөө энэ хэрэгт н орооцолцсон байгаа. Зуучилсан. Тэгээд 7 сарын ингэж ирээд хууль зүйн яам Дилэнжерийн гой сайхны мас засал хийлгэсэнтэй холбогдуулан 2 эмч бас өөр хүнийг хайж байгаа тухай бүр сонин дээр бичсэн байсан нь уншсан юм билээ. За тэгээд тэр даруй Чикаго орхиод нөгөө цухтаасан гэх юм уу орхиж явсан боловч 8 сарын 25-нд Сент Луисаас буцаж ирээд эргэтэн цагдаа нар түүнийг цаг алдлгүй цагдаа орж баривчилж чадсан байдаг буюу хамсаатан эргэн тойрных нь бүхэл хүмүүс ингэ барьж эхэлж байгаа юм л та. За ингээд 7 сарын 27-ны баасан гарагт Пробаско хоригдож байхдаа Чикаго хотын банкротын байрны 19 давхраас унаж нас орсон буюу эдний гэрт нь нөгөө нэг хэсэг бүгээдсэн шүү дээ. Энэ үнгээ нас орчиж байгаа. 8 сарын 23-ны пүрэв гарагт Гомер One Meter-ийг Гиганпол хотын гудамжинд Гиганпол цагдаагийн газрын дарга байсан Том Брайн тухайн оргийн одоо дарга байсан Фрэнк Калинер буудан хүнээсэн буюу эргэн тойрных бүх танилуд нь одоо ингээд үхэхэд баригдах нь баригдаад дуусч байгаа гэсэн. За ингээд гэхдээ өөрөө бол баригдахгүй яваад л байсан. Гэтэл эндээс хамгийн ойр дотных нь хүн буюу урвснараа баригдсан байдаг. Гэхдээ тэр нэмэгтэй хүн бич таарсан. За яагаад гээд гисэн чинь Мөрдөн байцаах хэлтсийн дарга Эдгар Гүүр Чикаго хотод төвдөө тусгай ажлын хэсэг байгуулад Дилэнжерийг олсон байдаг. 7 сарын 21-нд Индианы мужийн Гариотын эмсийн хүрээлэнгийн хатагтаа буюу нөгөө захирлан гэж ярьдаг штеп. Хатагтаа Анна улаан хувцастай эмэгтэй гэж одоо бол нэртэй болцсон. Эндээс холбооны мөрдөх товчоноос холбогдсон байдаг Аннатай. За тэгээд яагаад холбогдсон гэсэн чинь Аннагийн хувьд болохоор Дилэнжертэй маш ойрын холбоотой буюу сайн найзууд гэж ярьдаг уулздаг хүүхнэнж байсан. Ийм бүсгүй байгаа юм л та. Тэгээд юун дээр нь түшгэлж болсон гэхээр Румын цагаач байсан юм байна. Тийм учраас чамайг усаасаа албадан гаргана гэж нэлээд занал хийсэн. Тэгээд хэрвээ чи одоо холбооны мөрдөх товчуудтай хамтарч ажиллавал энэ тал дээр ч одоо албан ёсоор амьдрах хэрэгэж өгөө гэх мэтчлэн гэж тусалцаа үзүүлвэл одоо мэдээлэл өгөө гэж тулгсан юм л да. За ингээд Анна өөрийнхөө амьдрах албан ёсны зөвшөөрлийг авахын тулд Дилэнжерийн хаана байгаа байршлыг нь заагаад өгчөж байгаа. Ингээ холбооны мөрдөх товчоо түүний болцлыг нь хүлээн зөвшөөрсөн ч гэсэндээ харамсалтай дараа нь түүнийг албатан усаас гаргасан буюу хэлсэн амд ерөөс хөрөөгөл юм байлээ. Энэ явдлаас болоод Анна улаан даашинтай эмэгтэй гэсэн очтой болцоо явж байгаа. За Анна Дилэнжерийг өөр нэг биеийн өлөгч болох Поли Хэмилтонтой цагийг байнга өнгөрөөж байгаа гэдгийг хэлээд маргааш тэр хоёр хамтдаа кино үзэх гэж байгаа гэж цагдаа нарт мэдэгдсэн маа. Ингээд цагдаа нар түүнийг хэлбэрхаан таньж мэдхийн тулд ягаад тэгэхээр Дилэнжерийг нөгөө мэсэл хийлгэсэн учраас танихгүй л гэж бодоод байсан юм шиг байна. Та гурав яг ямар одоо хувь цунартай явж байгаа чамайг яаж таних вэ гэж цагдаа нар хэлсэн чинь за би тэгвэл улбар шар өнгийн юм тод өнгөтэй даашин өмсөё. Тэгээд танаараа гэж таних тэмдэг өгсөн маа. За ингээд 1934 оны 7 сарын 22-нд Дилэнжерийг биограф кино театрт дагуул ирсэн буюу 2 бүсгүйтэй ингээд очсон маа л да. За кино дууссан. Кино дуусахад бол гадаа нь мөрдөгчд тэр чигтэл бүсэлсэн байсан. За тэгтэн мөрдөгч пүрвэс урд хаалганы дэргэд зогсоод тамхи хасаад Дилэнжерийг гарч ирж байгаа тохиог бусад мөрдөгчдөд өгсөн. Яг тэр царайг нь тулж хараагүй учраас бас л мэдэхгүй байгаадас. Одоо яг энэ гарч ирж байгаа дүрс нь яг бодит хүнийх нь дүрс байгаа энэ 2 бүсгүйтэй олж байгаа. За ингээд тохио өгсөн байгаа л да. За тэрээр болон бусад төлөөлөгчдийн аль аль нь Дилэнжерийн яг ингээ хажуугаар нь зүрөөд явсан байгаа.
одоо мөрдөгчдийн хажуугаар нь явахад нь хин нь анзаарч харсан. Гэтэ халаасандаа гараа игээд бууга гаргаж ирэхийг оролцсон боловч тийм ч нөгөө маш олон кино үзээд гарч ирж байгаа учраас чадаагүй. Тэнгүүд нь дийлэнжэр тэднийг харангуйтаа ойролцоо гудамж руу гүйж ороод үгүй цухтаацсан байна. За тэр үед нь бол мөрдөгчд аль аль тийшээ гүүгээд цухтаах ёстой гэдэг боломжийг тооцоолсон байсан учраас бүгднийг хаацсан байсан. Ингээ гурван мөрдөгчд дийлэнжрийн араас нь гудамжинд хөөхөд буудсан байна. За Clarence Herst 2 удаа, Charles Унцэст 3 удаа, за Herman Holmes 1 удаа араас нь буудсан байдаг. За нийтдээ бол одоо ингээд 6 удаа буудсан ба. Гэхдээ 6-гийнх нь 4 нь одоо байгаа онсон гэх юм уу? Дийлэнжэр 4 удаа оногдсон. 2 сум нь түүнийг оноод, 1 сум нь баруун талд нөнгөц шарах үүсгэсэн байгаа. Харин өхлийн сум нь болохоор түүний хүзүүний араар нь нэвт гараад нугсыг нь тасалсан ба. Тэгээд тархинд нь нэвтрээд баруун нүднийх нь яг доороос нэвт гараад хоёр судалт артерийн судлыг таснаасаа болоод газар дээр одоо амьсгал хураасан байдаг. За тэгээд түргэн тусламж дуудсан боловч дийлэнжэр бууны шархнаасаа болоод тэр дороо нас урсан. Ингээ мөрдөн байцаагчдын мэдээснээр дийлэнжэр нэг ч үг хэлж чадахгүйгээр нас урсан буюу аргагүй дээр тархиа нэвт бодуулж чав нас урсан байдаг. За маргааш нь Нью-Йорк Таймс сонин дээр болохоор дийлэнжэр 1934 оны 7 сарын 22-ны өдрийн 22 цаг 40 минутанд тусгай ажилтнуудад буудуулан амнасаа алдлаа гэсэн мэдээлэл гарч ирсэн. За тэгээд нэг сони юм байдаг нөгөө ард түмний баатар шүү дээ. Тэгээд энэ хүнийг бол таньсан юм байлээ. Тэгээд нэлээд буудалцсан болоод энэ буудалцаанд энгийн хоёр ч хүн бас юу яасан бэлээ шархацсан байсан. Дийлэнжид яг үхээд ингээд буудуулаад гудамжинд хэвтэж явах үед нь дурсгал болгож авах гад хүмүүс бүр ингээд тойрч бүчээд өөрт байсан альчуур за эмэгтэйчүүд нь болохоор нөгөө ингээд банцлал буюу юбктэй явж байгаа шүү дээ тий юбкэндээ цусыг нь одоо шингээж ингээд дүрж авч ирсэн байдаг. За жоом бол дурсгал болж байгаа нөгөө алдартай гэмт хэрэгтний цусыг л өөртөө шингээж авах нь чухал байсан юм шиг байна. Энд чи тухайн үед бүр аимшигтай алдартай гэмт хэрэгтэй байсан шүү дээ. Тэгээ бас дээрэс нь ардаас нь маш удаан мөрдсөн шүү дээ. Олдохгүй байсан болохоор тийм шиг байна. Тэнгүүд ирчүүдийн хувьд бол одоо энэ альчуур ингээд ингэртэй хийсэн байдаг ш. Тэр альчууранда цусын шингээж авч байсан бол бүсгүүчүүд шууд ингээд юбхээр цуснаас нь арчиж ингэж дурсгал болгож авч ирсэн юм билээ. За оршуулах яслыг дийлэнжрийн цогцыг болохоор хүүхд төргийн шарилын газарт олон нийтэд үзүүлэх боломжтой буюу олон хүн орж харах боломжтойгоор оршуулсан байдаг. За тэгсэн ойролцоогоор 15 мянган хүн цогцыг нэг өдөр хагасын туршид орж үтсэн байдаг. Ямар нөхөрөөс энэ нэрэн сонсогдоол байдаг. Царайг нь харж байгаагүй. Нөгөө актер гэмт хэрэгтэн ямар царайтай байсан гэж сонирхож орж үтсэн байт юм байна. За тэгээд үхснийхэн дараа нүүрнээс нь нөгөө хэлбэрийг аваад үхлийн маск гэж нэрлэгддэг юм хэлбэр дүрсийг аваад 4 маск тавьсан байдаг. Энэ болохоор одоо музейд идэв юм билээ. Яг одоо өөрийнх нь нүүрнээс аваад маскыг байршуулсан байдаг. За тэгээд дараад нь болохоор дийлэнжрийг Crown Hill оршуулгын газарт оршуулсан байдаг. За тэгээд бас л нөгөө нэг одоо шүтэн бишрэгчт нь гихүүдээ нэг юм сонио хүмүүс нь дийлэнжрийн буушны чулууг нь маш олон удаа солиход хүргэсэн буюу хүмүүс бэлэг дурсал энэ зүйл болох гэдэг ч юм өөртөө ингээ авч үлдэхийн тулд нөгөө буушныхын чулууг нь бутлаад хаглаад хэсэг болгоод маш олон удаа аваад исэн юм билээ. Тэгэхээр олон удаа сольсон гэсэн. Ийм л алдартай. Өмнөдөө үхлэн л нэг жоохон тийм л болчлоо. Тэгэхээр одоо хүн болгон л уулзах хүсэж ирсэн хүн байсан юм шүү дээ. Нэг өдрийн дотор 15 мянган хүн очиж үзсэн гэдэг чинь тий. Ард түмний хувьд болохоор баатар. Улсын хувьд бол хамгийн аюултай байсан буюу тэр чинь 24 банк дээрэмжсэн. Тэгээ дээрээс нь хэдэн жилээ цагдаагийн газрыг дээрэмжсэн. 3-4 удаа цагдаагийн газраас орогдсон. Энгийн хүмүүст бол их юм халгаатай. Хастад өөд болчих жоос тий. 20 хэдтэй өөд болж байгаа юм тий. Тий, нэг тийм юугаагүй. Хөшин бол байгаагүй. Тэгэхээр одоо цаашдаа бараг 40 50 хүрсэн бол дийл тишгүүл гэмт хэрэгтэл болох байсан баг та. Тэр үед хагалгаа хэлнэ гэдэг чинь нэг талаараа бас тийм айхтар өөрчлөлт бол орог л юм л та цараас магадгүй бүр одоогийн нөхцөлд хагалгаанд орсон бол шал өөр хүн болох нь шүү дээ. Танихдахгүй байхгүй. Ерөн баг гоо сайхны мис заслын анхдагч магдагч болоод тавьчүүл яв гэж би бодсон шүү. Ирүүнийхний ясын ингээ багасган гэдэг чинь бас л айхтар байгаа. Тийм шүү дээ. За баярлалаа бүргээ нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Ханзаа Амийн найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Live Tea, эрүүл залуу амьдрал цай, Live Tea брендийн Жасмин цай, за мөн гэр бүл төвтэй арга билег бодохны Family First тала өргөжлүүлэн та бүхэн маань томчтой шууд нэвтрүүлэг үлээн сонсороо түр баяртай. Баярлалаа.